Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол. Зохиолч Ж.К. Лондон. Шөнө төрөксөд. Сан Францискод хүртэл ховорхон гайхмаар цоноом халуун өдөш айсаж Алда Юнио хэмээх эртний клубын нээлттэй цонхоор гудамжны бүгдхээ нүргэн тэр алсад сонсогдно. Авилгын эсрэг хуулийн тухай яриа өрнөж, давь даруй үнийг тасан зогсоохгүй аваас хот гэмт хэрэгтнүүдээр дүүрэг шинж тэмдэг бүрэлдэн буй тухай улс хэлэлцэж аваа. Хүмүүний атгаг дорд бодол худраггүй муу санаа, хуншгүй авирын тухай эсэн булсын жишээ татан өгүүлэхэд нэг нь өчигдөр болсон явдлыг эргэн санаж өдөш рингэн дээр алуулсан цууд залуу боксчин Брайны нэрийг дурслаа. Түүний нэр өрөөний тогтон агаарыг сэрүүн салхиар дэвүүрдэх шиг болвоо. Брайн ариун цагаан сэтгэлтэй сүжиг ихтэй залуу байжээ. Арх амсдаггүй, тамхи татдаггүй, хараалын үг амнасаа унахдаггүй. Тэнгэр мэд сайхан залуус. Бокс тоглохоор явахдаа хүртэл мөрөглийн судар авч явдаг. Үгснийхэн дараа хувц сольдог өрөөнөөс польтооных нь халааснаас мөнөөх судрыг нь олсон дуулдчээ. Тэрбэр идэр насаа хэдийн илээж насны даваа уруудаж буй ахмаг улс багтал дүүрэн шогшордог эрүүл саруул цагаан цайлган орь залуунаас юунд ч хэртэйгүй идэр ахуйн бэлэг тэмдэг болон гялалсаж явсанс. Тэр нэгэн үдэш бид ч тийхүү багтал таяа дуун алдаж нэг мэдхүл мөрөөдөл морилон ирж биднийг цонхон чанад хилэнтэйе нүргэлэх энэ хотоос алсын алсад мөрөөдлийн ертөнц рүү авч чадсан байж бил. Басхуу баар дэвлийн бидэнд уншиж өгсөн торогийн бүтээлийн хэсгүүд ч тийм хөнгөн сэвүүн бодол айсхад нөлөөлөө бизээ. Гэхдээ тэр бус харин шалхгар халзан дрифтэн тэрээрээ бидний өмнө мөрөөдлийн хүлэг баатар болон тодорсон юм да. Төвний яриаг сонсож суухдаа бэдэхлээд үдийн хоолноос хойш манер юр хичнээн аяг виски хөнтрөө бол хэмээн өөрсдөөсөө асууж бил. Гэвч төд удалгүй тэр бодлоо жумарт. 1898 онд тэм нэгэн явдал болж Бэтикэд 35 та байжээ хэмээн дрифтэн яриагаа эхэлж билээ. Дотроо тоолж буйг чинь мэдчил байна. Яах вэ? Ямар үннээс үргэж зайлалтай биш. Би одоо 47-т. Гэхдээ харахад хизээний 10-ыг нэмж хийлэхэр байгаа биз. Бас эмч нар юу гэдэг гэж. Эмч нарыг цөмийг нь чөтгөр аваасай. Тэр зэгзгэр өндөр хундгаа уруул өдөө өргөж сэтгэлээ онгойлгох санаатай алгуурхан тонгойлголоо. Бэж цагтаа залуу зандан явсан. Тийм ээ. 12 жилийн өмнө миний энэ толгой өл халзан бус өтгөн сайхан өстэй. Тамирчин шиг цэг чээрэг биетэй. Цэмцгэр гойлог, бярлаг хүчрэхэг сайхан залуу явлаа. Хамгийн урт өдөр хүртэл богинохон санагддаг байсныг юм. Чи санаж байгаа бидтэй Милнер. Бид хоёр бие биенээ аль дивангарыг мэднэ. Тэгвэл хэлээд өгдөө. Би ямар сайхан шижгэнсэн залуу явлаа аа? Милнер толгой төхөв. Тэр бэр бас дрифтэн шиг уулын инженер бас л түн шиг Клондайкт чулуу шороо хөдөлгөж баяжсан нэг юм. Үнэн өвгөм. Нэг сурвалжлагч хүүхэн хил ам татлангууд дээрээ чи модчингуудыг ясмахтай яаруулж өгөө биз. Би тэрнийг ерөөсөө мартдаггүй юм гэж Милнер хэлж билээ. Тэр үед Слевен эзгүй эрхлэгч нь хүмүүсээ дрифтэн рүү төрхөрсөн юм хэмээн манер бидэнд тайлбарлаж билээ. Тэгвэл одоо намайг хардаа гэж дрифтэн харуусал гүнийг дүүрэн өчөөд алтны ганарл солиор л намайг ийм болгочихсон юм. Миний хичнээн сая доллартайг бурхан л мэдэх байх. Гэтэл өдгөө зүрх сэтгэл минь хов хоосон, судсанд минь нэгж тусал гал улаан цус алга. Би одоо далаа мөнгөрснөөс ялгаа юу? Томоо бүрхий хүйтэн ширмэс, сэвэн л болж хувирч. Гэлээ. Дуун тасарч тэр тайтгарах санаатай дахиад шилэн аяхтайгаас авалгав. Тэр үед хүүхнүүд хүртэл намайг шохоорхож гардаг байж билээ. Дахиад нэг сайн харах гэж гудамд хүртэл эргэж хардагсан. Тэгсэн мөрт аваагүй гэхэр гайхмар шүү. Тэр бүсгүйгээс болсон. Цагаан арстнуудын амьдран суудаг газраас 1000 бээрийн асар түүнээс ч холих буйд газар түүнтэй нүүр учирч билээ.
Тэгсэн мөрт бүсгүй дөнгөж сая Бардуэлийн бидэнд уншиж өгдөг тоорогийн мөрүүдээс иш татаж өдрийн гигэн төрсөн бурхтын тухай, шөнийн харанхуй төрсөн бурхтын тухай ярьж өгдөгс. Маний Голдстейтэд суурсны дараах тэр орхины оролт сулаалт гэж улс амьтны зүүд тойнд жороогүй байх тэр үед болсон явдал шүү дээ. Бид орон зүгт элгэн хадад уулсыг даван их зовлонд нуур руу тэмцэв. Умар талаасаа бол элгэн хадад уул зүгээр нэг гүдэн гүвээ бус гэтлэхийн аргагүй хан хэрэм аимшигт зааг шүү дээ. Хуучин цагт хэрмэл гөрөөч нар энэ улсыг хааныг давдаг байсан юм гин билээ. Гэхдээ цөсөгт улсын ихэнх нь замдаа ясаа тавьсанд. Тийм дээж энэ зам гэтлэшгүй хүчээр хэмээн хилцэгдэж би давхаар шүтсүүлсэн юм. Тийм аян хийсэн хэмбгайж өөрийгөө өргөн магтууштай. Би одоо ч амьдралынхаа турш хийсэн бүхнээсээ илүүтэй гагц түүгээр бахархдаг юм. Явсаар байгаад нэг мэдхийн үзэж дуулаагүй газар ирчихэж. Агуудам дайдыг хинч судлаагүй. Цагаан хүний мөр огт гараагүй. Улаан арсны овгууд 10,000 жилийн тэртээ гшигээ бараг л гүйнэгдлийн ахуйтай байсан цаг. Бараг л гэж миний ярьж буйна. Тэр үед хүртэл тэд хааныг цагаан арснуудтай арилжаа намаа хийж байсныг хэлсэн хэрэг. Тийм зориг өвөрлөн улаан арсны багууд үе үе уулд авч ирдэг байж. Гэхдээ л гүйцэсний хойгийн компани хүртэл тэдний хүрээ буудалд хүрч чадаагүй. Хамгийн нь хамж хурааж авч чадаагүй байсан юм а. Одоо нөгөө бүсгүй тухай ярив. Бэнэрчгүй нэгч газрын зураг тэмдэглэг дээгүй гориг дагаж баах мацл. Калифорнид бол ямар юмных нь горих байх гол л гин. Хадан хавцлаханаар хүрээлэгдсэн огт хүрээлэгдээгүй сайхан хөндийнүүд эргэн тойрон налайж өвс ногоон бараг хүний дайтай өндөр нугаарын цэцэг алаглаад сөрлөг авраг гацуур модод тентч нэг эндч нэг сүглийнэ. Миний хамаг ачааг нуруунд дээрээ тээж явсан нохос маань сүүлдээ тэнхэл тасарч хөл савран зулгарч цус шүүрээд өөрийн ирэхгүй улаан арсны утаг буудал гайж ихэл. Анхны цаснаар цааш замнах өдөж хөлслөн чарга тоногч базааж авна гэж бодож яв. Хэдийнэ намрын хуучид болцоход байтал тентхийн цэцэгсийн тэсвэртэйг. Миний гайхсныг илхүү. Хараажин умарт туйлын Америкийн хаанигт элгэн хадад уулнаа дээр өндөрт байгаа мөрт газар дэлхий тэр чихтэй цэцгэн хевсээр битүү зулаатай. Хязээ нэгэн цагт цагаан арснууд тэр хурч уудам дайдад нь улаан буудаа тариална биз. Тэгтгсээр ашгүй утаа савнаглах нь харагдаж нохоо хуцахтаа улдлаа. Улаан арсны ноход отог дээр нь яваад очлоо. Тэнд лав 500-аад улаан арстан байсан байх. Загс хатаадаг сарвчуудыг нь харвал намрын гөрөөг нь ангийн дэнгэр ивэж. Тэнд л би түүнтэй учирсан. Түүнийг Луси гэдгсэн. Намайг томоо овоохоор дагуулж очтол овоохоч гэжтэй. Асар гэмээр түүдэг Баатар аасан тал нь задгай тийм нэг оромж байсан юм. Тэр хүртэл улаан арснуудтай ганц дохио зангаагаар ойлголцох айдаж явл. Дан алтарч хүрэнцсэн хандгаан арсаар бүрсэн овоохоо. Додроо цэвэрхэн эмх цэгцтэй улаан арсны нэг ч оромж тийм байхыг би үзээгүйсэн. Оронд шинэ гацуурын мөчөр зулж дээр нь өчнөн ангийн арс давхарлаастай. Дээр нь бас гун шовооны цав цагаан сөдөн хүнжил дэлгэж. Тэр хүнжил шиг тийм тансаг чамин зүйл би өнөө хүртэл хараагүй. Дээр нь Люси хөлөө ачаад сууж байв. Самар мэт бов борхон зүстэй. Түүнийг би ямар сайхан бүсгүй вэ гэж бодтол хүүхэн байж. Насны сайхнаар туяарсан хатан дэйдэс. Хүлэг Баатар мэт зоримог бор хүүхэн. Сайхан цэнхэр нүддэг. Тийм ээ. Тэнгис далай номин цэнхэр, дэнгэр окторгын гялан хөх өнгөс үлэлдсэн бараан дуу цэнхэр тэр нүдүү. Бас ухаан бэлэг төгөлдрийг. Миний дотор пал гэдэл хачин болчихов. Нүдэнд нь нарны халуун илчээр ивээгдсэн инээд хөөр гэрэлтэж хүний сайхан бүхнээр туяараад үгээр хэлхийн аргагүй ялдам айлаар намайг дуутна. Өөрөөр та нарт юу гэж хэлэлтэн бэл. Тэр гүн цэнхэр нүдээ тэсэшгүй зовлон шаналан ууй гониг бас хүү хязгааргүй амгалан тавиун гүн ухаантны гэмээр цэцэн бэлэгт амар амгалан гэрэлтэн байгаад би олж харав. Тэр эвдэн гинэтхэн дууга хураалаа. Андууд минь. Та нар намайг арай саргад хэтрүүлчих гэж бодож байгаа юм биш биз? Үгүй шүү. Энэ бол үдийн зоогоос хойш тавтах нь. Бэвэрүү савсаруул. Сэтгэл минь баяраар хайлгаж байна. Бурхнаас заяат эдэр нас минь өдгөө надтай ярьж байгаад даанчт.
Одоо нэрмэн болсон хөгшин тэрэвтэн бус. Харин омоглон залуу халуун нас минь. Тэр үед хизээ нэгэн цагт чиний үдсэн хамгийн сайхан нүд бол энэ нүд хэмээн ирэхгүй дуу алдсан юм да. Амглан тэнүүн атлаа гониглон, ухаалаг сониучхан, настай хүнийг чимшиг, эдрийн цогоор гэрэлтэгч, халуун атлаа эрэлт гатсан чимшиг, тийм нэгэн сонихон нүд. Үгүй дээ андууд минь. Тэр сайхан мэлмиг үгээр хэлийг ихнэ даанч өгдөгч. Тэрний тухай ярихаар аянда та нар бүгдийг нь ойлгоно гайгүй. Тэр хүүхэн суудлаасаа босолгүй над руу гарсан гол. Үл таних хүн минь. Таныг ирсэнд би тун их баяртай байна гэж бил. Та нар баруун хойд зүгийн тустас гэсэн хачин аялахтай яриаг өөрөө сонсож байсан байлгүй. Миний гайхсныг та нар лав төсөөлөгч үгүй ч. Би эмэгтэй хүнтэй бүр цагаан арьст эмэгтэйтэй учиртал тэр аялгыг нь хорвоогийн тэр буйд хязгаарт цагаан арьст хүүхэнтэй учирна гэдэг эдчэд босов. Гэтэл тэр аялга нь бурхан минь өр өмрөх шиг болж бил. Ноотносоо зүрсэн аялгуу шиг сонсохын эцэсгүй. Гэхдээ тэр эмэгтэй сэтгэл яруу шүлэг шиг сайхан байсан. Сонсогтон. Та нарт ихээр ойлгоно гайгүй. Тэр нэг зангатгс. Та нарлаа битгэхгүй ч. Улаан арьснууд цөм гарч удал. Овгийн тэргүүндээ захирагддаг шиг дүүнд үг дуугүй захирагддаг ажи. Надад зориулж асар барихыг ирчүүл тушаалж миний нухсыг асарч тэжээгэл. Улаан арьснууд тушаасныг нь дорн гүйцэлдэлв. Тэд миний юмнаас бойтогны ганц үдээс авч зөрхөлсөнгүй. Үг дуугүй захирагдах ёстой хүн бол энэ хэмээн улаан арьснууд түүний тухай бодож буй нэлт. Хэнээж бус эвэзгүй газраас мянган бээр алсын алсад цагаан арьст хүүхэн зэрлэхүүдийн овог аймгийг эрхшээд суун гэж бодхоос. Миний чичрүүдээс хурч агдас хийснийг нуух юм. Үл таних хүн та энэ хүндэд ирсэн анхны цагаан арьстан гэж би бодож. Суугтан, ярилцъя, дараа нь хоол идэ. Та хаа хурч явна гэж тэр хэлв. Нөгөө аялгыг нь дуулах уяа дахиад яс хавталцах шиг болов. Гэхдээ та нар тэр тухай түр мартагтаа. Тэр газар өнөөхөн хүн шумвны сөдөн хүнжил дээр заларч тоорогийн ч юм уу өөр нэгэн найрагчийн номын хуудаснаас бууж ирсэн лугай адил үзэсгэлэнт хүүхний яриаг сонсож суух үед би сүүлдээ аялга маялгыг нь ортаас мартаж орхив. Би тэр сайхан хүндэд 7 хоног саатал. Тэр өөрөө намайг үрж тэдний отголсон буй газраас 500 бэрт буй даваг хамгийн дөд цамаар давуулж өгөх газарч чарга тоног нохос өгөхөр болов. Хүүхний асар бусад овоохонуудаас нэлээд зайтай голын өндөр иргдээр сүндэрлэх хагаад улаан арьст хэдэн бүсгүй тоогоо барьж гар хөлийн үзүүрт зарагдана. Анхны цас унаж чарганы зам хат дууртал хичнээн чууч хөөрөв. Эцэсгүй ярьж хөөрсөн дөө бид. Лүси надад юу ярьсан гэж. Хэл дээр ядуу цагаач айлт төрснөө хүртэл нуулгүй ярьсан. Тэдний амьдрал ямар байсныг та бүхэн мэдэх байлгүй ч. Ажил. Эцэс төгсгөлгүй ажил. Би ертөнцийн сайхныг мэддэггүй байжээ. Харагч завхаа байх. Гэхдээ тэр сайхан бүхэн хажууханд манай уртсны эргэн тойронд хаасаагүй байгаа гэдгийг бүр түрхэн гадарлаж байв. Гэтэл талах барьж, гэр орон цэвэрлэж, угааж арчих хэрэгтэй. Өж төчнөөн ажил амжуулах ёстой. Заримдаа эрх зоргоороо зайлж одохсон гэхээс дотор минь шатах шиг болж ялангуяа хаврын шуудын жиргээ намайг галзууруулах шахтагсан. Нойтон шүүдэр туучин өндөр сахлаг өвсөн дундуур гүйсээр алсын алсад одмор. Хашаа даван ойруу холын холд одож даваан дээр гарч хамаг бүхнийг толдон хармаар санагдана. Хадан уулсын дундуур нуурын эрэг хөвөөгөр хэрэн явж халиу эрээн хулд загастай нөхөрлөмөр. Бас чимээгүйхэн гисээр хэрэм чандаг мэтийн өхөөрдөм жаахан амттыг симажиж тэдний юу хийдгийг харж нууцыг нь нэгд нэгэнгүй мэдгсэн гэхээс тэсэж ядна. Хэрэв надад зав цаг байдагсан бол би өвсөн дотор цэцгэн дунд тааваараа хөлбөрч гагц хүмүүс бэлэл үл ойлгох тэр юмны тухай бие биедээ шулганан буй. Тэдний шивнийг өөлхөн дуулж ойлгож чадах юм шиг санагддагсан. Гэж тэр үгүүлж исэн юм. Гэж тэр үгүүлвэ. Тэр эвтэн шилэн аягийг дүүргэхийг хүлээн дуугаа хураал. Нэг очиход тэр бас ингэж ярьлаа. Сарны цагаан гигэнд оддын дор шүнжин зэрлэг амтны лугай адил чармаан үцгэнгүйж төнөр харанхуй сэрүүн амьсга цав цагаан арсыг минь хилэн мэд илбээсэ. Шүнжин тэгж эргэж харалгүй гүйгсэн. Гэсэн хүсэл тачаалаас үлдээ дийлхэ боллоо би.
Тэгээд аагим халуун бүтэл муутай нэг орой тэр өдөр миний хамаг юм бутсангүй. Цөцгийн тос цохих гээд болсонгүй. Дотор харанхуйлаад зүтсэн гэж чихтэйх. Тэсэлгүй аавда хаяа шөнийн харанхуй тэнэж одмоор санагддаг гэд хэлж өрхөв. Аав минь айдас гайхал дүүрэн өөдөс минь харснаа. Хоёр юм өгөөд одоохон оронд орж сайхан унтаж амар өглөө эрүүл сарвал хөхүүн сэргэлэн болсон байх вий гэж бил. Тэр цагаас хойш би хүсэл мөрөөдлөө хүнд ч итгэж яриха болсон. Гэтэл удалгүй тэдний амжиргаа аж ах уй сүрч дампуураад бүр хоногийн хоолгүй болж арга баргатаа сийдэлт нүүж ирэв. Юуси фабрикт ажиллан ажлын өдөр урт гэж чихтэх. Ажилланж дийлдэхгүй. Жил болоод төсөрх юмд нэгэн зоогийн газар зөөгчөр оров. Өөрөө тэр газараа уушийн газар гэдгсэн. Миний ботхол сэтгэл минь үргэлж дэврүүн гигэн бодлоор дүүрэн байжээ. Гэтэл хоолны сав модон твшин донд фабрик төсөрхөн зоогийн газарт байхад хүний сэтгэлд ямар юмныхан дэврүүн гигэн бодол төрөх вэ? Гэж Лүси надад нэг удаа гэлж бил. Тэгээд 18 хүрвүү яав. Жууна хотноо зоогийн газар нээхэр зэхэж буй нэг хүнтэй ханилан суув. Нөгөөх нь нөөсөн жаал мөнгөтэй баян хүн шиг санагдчихлээ. Ямар юмных нь хайр сэтгэл энтер байх вэ? Надтай ярьж суухтаа юм бол тэгж хэлдэгсэн. Ядарч цохирч гүйцээд харбар ажилд нухлуулсаар байгаад тэсвэр төвчээр нь алдарснаа тэр байж. Бас Жууна Аляскт хотод байдаг. Гайхамшиг тэр хязгаар нутгийг үзмээр санагдахгүй юу? Гэхдээ очоод юм үзэж шалсангүй. Нөхөр нь төсөрхөн зоогийн газараа нээж Лүси ч тун удалгүй яах гэж ихнэр авсных нь учрыг ойлгов. Сохор зоосны үнгүй зарцтай болох л гэж тэгж. Төдөлгүй орж ирсэн улсд үечлэхээс авахуулаад аяг тавг угаах хүртэл хамаг бор ажлыг нь ганцаараа хийдэг болж бүх юм толгой дээр нь нэвс сийдэл бууж иржээ. Бас дээр нь өдөржин тогоо шанаг хар шуулан хоол хий. Тээнхүү 4 жил борив бохис хийсэхгүй. Та нар нэг төсөөлөд орхитоо. Хүэнэгдлийн үеийн ариун сэрэг үедээ эрх зоргоороо байхыг үсэмжлэгч ойн зэрлэг туйхан амтан өмхий архины мухлагт хөсөр хаягдаж ялтны хийдэг хар ажлыг 4 жил хийжээ гэж нэг боддоо. Сүүлдээ хамаг юм учир утгаа алдав. Энэ бүхэн хинт хэрэгтэй юм. Би юуны учир хорвоо төрсөн юм. Ажиллаад л цагийн мөнхөд ажилласаар ядарч зүдэрх нь ийхүү оршин байхын утга учир мөн үү? Ядаргаандаа дийлдэд унтна. Сэрсэн ч ядрал нь хивээр өдөр бүр усны тусал шиг хоорондоо аваадайлхан эс бөгөөс бүрч хүнд хэцүү. Хэмээн тэр ярьж билээ. Гэгэнтэн ухаантан гэгддэг улсаас хүшгүй мөнхийн хутгийг олдог тухай бишгүй дуулсан ч энэ амьдралаараа дэнжин тавих ёстой гэхээр нэг л итгэмгүй хоосон санагдана. Өөрөөр амьдрахсан гэсэн мөрөөдөл нь бүхэлгүй сэтгэлийг нь донсолгосоор сүүлдээ арай зайчиж дотор нонгоож бас хэдэн ном олж уншив. Чухам ямарыг мэдсэнгүй. Айгүй бол Тэнгисийн эргийн номын сангийн соврал номнуудаас олж уншаа биз. Гэтэл тийм номнууд хүртэл хүүхний мөрөөдлийн галыг тэтгэж бадрааж байжээ. Заримдаа галтгооны бөхчим халуун хиншүү хэрвсэн толгой эргэн минэрч сэлүүн агаарт гарахгүй яваас хариугүй муурч унмаар санагдана. Бошуухан цонхоор толгоогоо цохилгож нүдэ аних үед хамгаас гайхалтай дүр зураг өмнө нь сэв хийтэл тодроод ирнэ. Би замаар явж байна. Эргэн тойрон анир гүм сайхан сэвэрхэн. Тоос ч үгүй шавар шавх айч үгүй хэмээн төсөөлж мөрөөдөж гарнад. Анхлам сайхан үнэрт нугад горхны ус хоржигнож хөөхөн ишигнүүд наад. Цэцгсийн үнэрт салхи сэвэлзэж хамаг юм нарны зөөлөн элчин думбжээ. Үнэнүүд өвдгөр татсан уснаа залах уу таяа шалбал холхиж. Булбраа гойлог цав цагаахан бүсгүйжүүл горхны уснаа умбаннаадна. Аркадид ирчихсэн чимшиг. Би номноос тийм нэг орон газрын тухай уншиж байсан юм. Айгуу бол тэгж мөрөөдөж санааширсан ч байж магад. Тэгтэл замын тойрогоос хуйг дуулган наранд гялалцсан морд хүлэг баатар засан цагаа морилсон эрхэмсэг хадагтай гин сэнгүй гараад ирлээ. Бас хаанигтэй тэр асад зайзын өндөр цамхгүйд зэрвэлтэн буйн харагдана. Бас энэхэн буланг тойрвос усан ориглууртай цэцэг салгалсан ногоон зүлгэн дээр тогос шувууд тонголдсон. Хий агаараар нэгсэн луу гайдал цав цагаан үлгэрийн харш гів гинэтхэн харагдах чимшиг санагдана. Тэгээд нүдэ нэхвит гал тогооны халуун өөдөөс бүн хийж миний нөхөр Джейки шош яачихва би өдөржин хүлээх юм уу хэмээн уугчих дуултна. Хайрнч дэврүүн гийгэн бодол минь
Тогоо жармаа согтуудаа гисэмнэн замнаж хоолны хутгаар хоолойг нь хэрчгээр улангасан дайрахад төмөс нухдаг том төмөр савар нам дэлсэн номхрооч халуун ширвэнд гараа шар хийтэл хайрсан тэр өдрөл би гэгийн сайхан бодлоор халигд цалгиж байсан байх та зайлвал. Бодод санах юмгүй баяр хөөртэй амьдрахс. Гой сайхан юмтай болгосон гэхээс сүүлдээ бүр байж ятхыг яа. Гэхдээ үе би жаргах хувьгүй юм байгаа биз. Тогоо барих, тавг сав угаах заяатай юм байлгүй гэсэн бодолч толгойд орно. Тэр үед жуунууд амьдрал зугаа шиг байсан. Босод хүүхнүүдийн аяглаж аашлаж буйч нүднээ ирэхгүй тусна. Гэхдээ би тэдэн шиг амьдрахыг хүсээгүй. Цэвэр ариуныг ихэд эрхэмлэн. Яагаад ч тэгдэг байсан юм бүү мэд. Тэв нэгэн хүслээр дүүрэн байж бил. Тэр хүүхнүүд шиг шалиглаж яваад өөхөх тавг аяг угааж байгаад өгөхийн хооронд юр ялгаа юу байна? Гэж тэр ярва. Ухаан бодлоо хөвчлөхийг хүссэн мэт трефтэн нэгэн игшин дууга хураа. Тэнд нэг тийм сайхан хүүхэнтэй учирч бил. Тэр хүүхэн зэрлэг улаан арсны овог аймгийг тэргүүлж хэдэн мянган тэгш дөрвөлжин бээр газар нутгийг эрхшээн захирч байсан. Хэдий сав суулган дунд амьдарч өөхөх хов тавилантай гэмээр байсан ч энэ явдал энгүүн сайхнаар бүтэж бүрэлдэн. Нэг л өдөр нүдмэн нээгдэж өнөө хүртэл санаж яваа тэр сайхан үгс дурайлсан сонины тасархай санаандгүй гарт нь ороод ирж билээ. Гэж тэр надад ярьсан юм. Тэгэд тоорогийн хүмүүний хашгираа номын мөрднүүдээс ишлэн өгүүлв. Эрдэн шишийн талбайд жилийн жилд олон залуунаас эрмийн сэрвийн ургаж буй гараад миний би ирэхгүй баярлан хөөрдөг билээ. Улаан арстангуудыг соёлжуулж эргэншүүлэх хэрэгтэй хэмээн бид ярьдагч инглигэд тэд сайн сайхан болчих нь юу л бол. Ойд туурах тусгаар өөрийн амьдралаар амьдарч хувь заяандаа эзэн дайнч тулаанч тэр хിവэрэ байхаваас улаан арст хүмүүн тэнгэр бурхантайгаа хүн холбоотой цаг цагт байгаль эрхтэйгээ шүтэлцэн нэгсэх ховор хахад өөр юмсэг жаргалаа таавар идлэн байх босов. Тэд одон дойрхонч бидний архины мухлагаас тунч хол байна. Сэтгэл зүрхнийх нь ундрашгүй гэрэл гээгээ бүүдгэр санагдавч биднээс хол хөндий байдагтай тэгж санагддаг биз. Нүдгэлбэм хурцатлаа дөргнээ бадраад ундрагч лааны гэрэлд өрсөлдөн тэмцэж буй. Бүүдгэрч ивэлт гээгээ харамгүй цацруулагч одыг санагдуулган тэд. Нөхөрлийн арал дээр амьдран суугчид өдрийн нарнаар төрсөн бурхтыг шүтдэг бөгөөд тэд шүн төрсөн бурхтаас хаа хожуу цагийн хэмээн итгэдэг ажгүй. Лиусийн мөрүүдийг цөмийг нь үг үгээр нэш татаж шажны номлол мэт сүрч авлан таая чангаар уншиж өгч билээ. Үнэндээ бөөгийн шившлэг шиг санагдсан ч хүсэл мөрөөдлийнх нь агуу хүчийг эрхгүй илэрхийлж байсан юм а. Ингээд болоо. Бусдыг нь ураад хайчихсан байсан. Соннэнийг тасархай таарсан нь энэ. Тоороо цэцэн бэлэгт хүмүү. Төвний тухай илүү ихийг мэдгсэн гэж Люси харуусал гуниг дүүрэн хэлж билээ. Тэгснээ дуугүй болж минут хэрэгтэн дараа би түнд яг тарах ихнэртэй гэж хэлэх үед нүүр нь хигэнтний царамэд үгээр хэлшгүй сайхнаар гэрэлтэж нүгэл хилэнсийн сүудэрч үгүй туяараад ирж билээ. Тэгээд мөнөөхөн яриагаа цааш хөгж оч. Тэр хөдөн мөрийг уншвуу яав. Сэтгэл зүрхийг мань давч туулж буй бүхэн сая тав тодорхой боллоо. Харааж юм би шүн төржээ. Насаараа өдөр төрсөн улсын дунд амьдарсан атлаа өөрөө шүн төрсөн оёнх ондоо нэгэн байж. Тэгээд л энэ амьдрал энэ тоогоо шанаг нийлүүлэх энэ аяг таваг угааж арчих мэтэн энэ л шаналн лугаа адил хүнд хүчээр санагдаад элбэрэлт сарны цагаанд чармаа нүцгэн гүймээр санагдан амь тэмцдэг байж. Жооногийн архины өмхийн мухлагч миний байх газар биш юм байна гэдгийг ухаарва. Чухам тэгхэд л би өөртөө одоо боллоо гэж хэлж бил. Би муусан хувцас хамж аваад гарлаа. Гэтэл Жейк хөндлөлтөд хорхинэ. Чамд ч бас юу шүглчих вэ гэж асуул. Чамаас зайлж ой тайгад одох минь. Чэмо хаашаа далд ордог юм гэж тэр хэлээд мөрнөөс базаад ав. Гал тооны халуун багтраанд ухаан чин дэн дум болчихож гай түүтгэр удахаасаа өмнө сайн сонс гэл. Тэгэхээр би жижигхэн койлт 44 гарбуу гарган онилж байгаад миний хариу ингээд гарч одов. Тэр эвтэн шилэн аягтайгаа хууралж өрхөөд сөгнөх дүн гэж шаардлаа. Тэр бүсгүй тэгээд яасан гэж.
Тэгэхэд 22 та байсан гэсэн. Бүхий л амьдралаа галтгоонд өнгөрөөсөн болохоор энэ ертөнцийн тухай мань мэдэн 4-5 дахь хэмжээсийн тухай юу мэддэг билээ? Төөнлүүгээ адил гадарлагаас цаашгүй байж. Цаан бүхэн өмнөөр нь зурааж байсан ч архины мухлаг руу зүгэлсэнгүй. Аляскад улсууд усан замаар аялахыг өлзийтэй тооцдог хойно шууд эрэг рүү яваад очиж. Гэтэл яг тэр үед улаан арсны пирого хэмээх зав даяар руу хөдлөх гэж байжээ. Та нар нэг тийм гар хийцийн зав байдгийг мэднэ тий. Авраг модны голыг ухаж хийдэг хавчиг, гүн, хар 60 орчим фут урт зав. Люси улаан арснуудад хэдэн доллар өгөөд завинд нь суучихж. Дэврүнгийн бодлын минь өөр мөн бидтэй гэж тэр надаас асуув. Тэрлэгшнээс дэврүнгийн бодол минь жигүүр дэлгэж эхэлсэн дээ. Надаас гадна 3 чайл завин дээр явж байсан болохоор хөдлөх чаргагүй, хүүхэд ногтууд хөл доогоргүйж заваа хөдлөхийн эрхэнд зөмөөрөө сэл үрдэж явлаа. Эргэн тойронд агуу сүрлэг уулс тэнгэр багандаж, тэргүүн дээгүүр нь зангирсан үйлс дундаас наран уй мэлс хийнэ. Айнэр гүмигня бүр чив чимээгүй. Хаанигтээ тэр алсад модон дунд гөрөөчний түүдгийн утаас унгал. Тэр аян хөгжөөнтэй зугаалах шиг санагдан сэтгэл хөөрч миний мөрөөдөл хариугүй биелэх юм шиг санагдаад. Юу ч юм бэ? Нэгэн юр бусын юм болох нь хэмээн цаг үргэлж хүсэн хүлээж явсанс. Хүссэн юм хүзүүгээр татваа. Арал дээрх анхны буудал. Хэдэн хүүгийн шороор хатгаж барьсан том загас. Улаан арстангуудын нэгнийх нь нам унагсан том буг. Эргэн тойрон цэцэг салглан, эргээс голд мөөгүй өвс ногоо өтгөрч, шимшүүсээ дааж адан бөхөлцөг хаагаад хүний дайтай өндөр ургачи. Хэдэн бүсгүй надтай хамт толгод өөд мацаж Джеймс гаш унж гисэн амтлаг нэгэн ургамлын үндэс дүүж ирэв. Тэгж яваад бид Джеймс дүүж идэж байсан томоо баавга дээр орчихвоо. Нөгөөгч нь муухай бүрхрээд биднээс дутуугүй айсан бололтой дороо зайлж отлоо. Одог дээрх амьдрал ахгүй түүдгийн утаа буугын махны сайхан үнэр. Энэ бүхэн үнэхээр дуу алдам сайх. Айшгүй би шүн төрөсөдөө оллоо. Миний байх газар энд юм байна. Би эдний дунд байх ёстой юм байна гэдгээ ухаар. Тэр шин унтахаар хэвтэхдээ асрын булан өргөн бараантах уулсын дээгүр жиргэлзэгч оддыг удтал харж. Төнөр шөнийн дууг анх дуулахдаа амьдралдаа анх удаа цэнгэл жаргал гээчийг хайлгтлаа амсаж маргаашч нөгөөдөрч ерөөс цаг үргэлж цаг ийм өхөд ийм байна гэж бодхол ерөөс буцхаа болохоор шийдэж билээ. Тэгэд буцаагүй. Дэврүнгийн бодол минь маргааш нь би гигээ хүслийг жинхэнэ ёсоор таньж мэдэв. Бид өргөнөөр 12-оос 15 бээр тэнгисийн нэг том цутгалыг гатлах болж яг дунд нь орж иртэл шуураад эхэллээ. Эрэг дээр томоо гарц нохоотой ойр ганцаар шөнийг өнгөрөөж бусдын цөм ам өргөдөв. Та нар өөрсдөө төсөөлдөв. Хэмээн трифтэн яриагаа таслаад завин хөмрөж өвчихгүй юу? Додор нь явсан ус хясаа мөргөж үгсээр дуусч. Ганцхан Люси нохоон сүлнээс тасаадхан хөвсөр хад мөргөлгүй эрг гүрч. Тэр олон бээр уснаа өчүүхэн хушуу байсан дээр гарч ирлээ гэв. Аз болоход тэр нэг газар таарчээ. Тэгээд харсан зүгтээ ойтайг уулан дундуур шулуухан яваад л байв. Нэг юм ирээдч байгаа юм шиг хачин санагдана. Тийм л айвуу тайвуу явсан да. Юу наас жааж сандарсангүй. Шөн төрсөн хүн юм чинь тэр их ой намайг хөнөөж хорлол гэж. Тэгээд 2 дахь өдөр нь хэрэгтэй юм олж ойн бяцхан цоорхоод буй нурж унхаа шахсан нэг урт олж гарлаа. Өчнөн жил эзгүй хаягдсан бололтой дээвэр нь нурж орон дээр нь өгөрч үжирсэн хүнжил дийлгээтэй голомт дээр нь тогоо савн тавиатай. Гэхдээ хамгаас чихтэй юм тэр бас биш ээ. Ойролцоох моддын цаанаас намайг юу олсон гэж сан? Та яагаад ч таахгүй дээ? Нэрш. Тэндээс би хизээч юм бэ? Модноос уяад орхисон 8 адууны хэлхээ яс олов. Морд нь харангадаж өлбөрч үхээ биз. Жаахан овоолоотой ясал цайрч харагдана. Бас морь болгон нуруу ачаатай байсан бололтой ясан дунд будмал зотон шуудаанууд цайрна. Шуудаа дотор нь хандгаан ирсэн том уудтай юмнууд байв. Уутнууд дотор юу байсан гэж сан? Гэж тэр надаас асуул. Люси тонгоож орон болсон гацуурын олон мөчөр дороос жижиг савхин уудтай юм гаргаад ирлээ. Амных нь уяаг тайлууд өрт хожид хизээч миний харж байгаагүй алтан урсгал алга руу минь шархийн асгарав.
Алтан элснийх нь том ширхэгтэй барьцтайг юм. Ихэнх нь том цулаалт. Өнгийг нь харвас нэг ч угаагаагүй нэлхээ. Чи уулын инженер. Бас энэ орон газрыг сайн мэддэг гэсэн. Ийм өнгөтэй алт олборлдог горхины нэрийг мэдхүү? Хэмээ надаас асууж билээ. Би яаж мэдхүү? Ямар ч мөнгөний холцгүй бараг л цэвэр шижир алт байсан. Люсид ч тэгж хэл. Тэрүүн шүү. Би унцыг нь $19 зардаг юм. Элдорадод алт авахдаа $17-оос илүүд өгдөггүй. Моникийнх 18 орчим байдаг. Петр ясан дундаас нэг нь 150 фунт алттай 8 тэгнэ ачи олсон. Гэж тэр Батнот хэлж бил. $250,000 гэж би дуулдаж билээ. Миний бүдүүн бараг тооцоогоорч тэр хэрэм гараад байгаа юм. Дэврүүн гигэн бодлын минь нүр. Тэр олон жил үгэр мал шиг ажиллачаад эрх дураар зайлж отгол эхний 3 хоногт тийм олон явдал учирч тохиох гэж байх уу? Тэр их алт олж олборлсон улсад чухам юу тохиолдсон бүү мэд. Би үргэлж тэр тухай боддгоо. Ачаатай уяатай хөлөг мордоо орхиод тэд газрын гаваар орсон мэт тагчиг алга болжээ. Хэнч тэдний тухай дуулаагүй, сураагүй, хэнч хов заяаныхын тухай дурссангүй, санссангүй. Тэгэхээр түнэр харанхуй шүн төрсөн миний би өөрийгөө тэдний өв залгамжлагч гэж боддог. Гэж тэр хэлж бил. Тэр Эвтэн навчин тамхиа угсчин дууга хураал. Дараа тэр хүүхий яасан гэж. Бүх алтаа нуучхад 30 фунт алд бийдэ авч эрэг рүү буцав. Тэгээд хөвж явсан завинд дохиогч дуудад суугаад дайдах бед хийлигийн худалдааны суурийг хүрчээ. Тэндээс аян замын эд агуурс базааж аваад Челкутийн давааг давж аялал. Энэ бол Клондайкаас алт олсноос 8 жилийн өмнө бүр 1888 онд болсон явдал. Тэр үед Юконы эрэг эзгүй өхмөл цөл мэт хов хоосон байсан. Люси улаан арснуудаас айж байсан ч 2 залуу хөтөж авч нуур гатлан гол уруудаж хөвсөөр Юконы доод биеийн отгуудад хүрчээ. Тэр хавийн нутгаар хэдэн жил бетон явж эцэст нь бидний уулздаг тэр газарт ирж өөрийнх нь хэлснээр хөндийн тэртээ аврах том эр буг өвдгөөр татсан час улаан цахилдган дунд зогсож буйг хараад аргагүй сэтгэл булаагдж тентхийн улаан арснууд дунд эгнэгт амьдрахаар шийджээ. Тэднийг өвчин эмгээс ангижруулж итгэлийг нь олохын сацуу яванда эргшээж захирдагч болов. Тэр цагаас хойш ганцхан удаа тэндээс ховгорч эдэр залуу улаан арснуудын хамтаар Челкутийг давж нуусан алтаа байдагтаа зөөж авчирчээ. Тэр цагаас хойш энд амьдран сууж байна. Үл таних эрхэм минь надад буй бүхнээс хамгийн үнэтэй юм нь эндэ гэд Люси яриагаа өндөрлөж билээ. Тэгээд захиуслуу адил зүүсэн бугын арсан уута хүзүүнээсээ авч амийг нээл. Дотроос нь тос болсон торгоны өөцөнд болттой мөнөөхөн тоорогийн бүтээлийн мөрүүд 9 цагийн уртад шарлаж өнгөгцсөн. Усанд норж үрчийсэн сонины тасархаа гарч ирвэ. Та тэгэд энд жаргалтай сайхан байна уу? Сэтгэл дүүрэн байна уу? Уг нь та $250,000 юм чин Америкт ч бас ажил хийхгүй амьдраад байхнаа болгосон. Энд олон юмар дутаж гуцаж байгаа гэж би асуулаа. Нэг их олон юмар юундаач дутаж гуцах вэ гэж тэр хариулаад. Би Америкт байгаа нэг ч хүүхэндээ энэ хувь заяагаа солихгүй. Миний байх газар нь өөр шиг ийм хүмүүсийн дунд байх сайхан. Гэхдээ үннийг хэлэхэд тооронд хүрээ дээрээсэ гэж бодохоос дотор харах уйлтгэл юм гэж билээ. Яах нь вэ түүгэр гэж би асуулаа. Төвний ихнэр болохгүй юу? Хаяа би хачин их ганцаардаж буйгаа мэдэрдэг. Би эмэгтэй хүн шүү дээ. Жирийн л нэг хүүхэн. Над чиг гэр орносоо дайжиж гайхмаар сонин ажил хийж цэрэг далайчин болсон хүүхнүүдийн тухай бусдаас огт өөр санаа бодолтой явдаг хүүхнүүдийн тухай бишгүй л дууллаа. Гэхдээ тэдийг хачин харахад төрөх байдал нь хүүхэн гэхээсээ илүүтэй эрчүүлтэй адилхан. Бүсгүй хүний энгүүн хэрэг цээгчүүл мэднэ. Дурлал хайрыг хүсэмжлэхгүй, үрийн зулаа үнэрлэгсэн. Халуун илгэндээ өрөө чанга дэврэгсэн. Өвдөг дээрээ суулгаад эрхлүүлгсэн гэж бодохгүй. Гэтэл би огт ондоо хүүхэ. Та өөрөө болго огт. Би эр хүнтэй адилхан байна гэж үү? Үгүй. Тэрбэр эр хүнтэй өчүүхэн ч адилгүй. Бас өмнө. Үеж үхэм гүнсэнхэр нүдтэй. Эрүүл сарвал махлаг бондгор би хаач. Гоо үзэсгэлэн төгөлдөр бов борхон хүүхэн. Би бүсгүй хүн биш гэж юу хэмээн тэр дахиад асуул. Тийм ээ. Би өөр олон хүүхэнтэй адилхан. Гэхдээ хамаг юм нь шөнтөрсөн хүмүүнийх шиг атлаа.
Би хайр дурлалын явдалтай учрахаар шөнөөгч биш болчихдаг юм. Хүмүүс цаг үргэлж өөртөөгөө адилхныг хайрлаж байдаг болохоор тэгдэг бизээ гэж би боддог. Надад ч гэсэн тийм юм тохиолдсон. Энэ олон жилүүдийг дурсахнаа. Арайч дээ. Гэд би ихэлтэл хэзээч үгүй. Хэмээн үгийг минь таслангууд нүдийг нь хараад би үннийг өгүүлж буйг ойлгож бил. Би амьдралдаа нэг л удаа нөхөрт гарсан. Өдгөө түүнийг сэтгэлдээ бох хэмээн нэрэдэж явдаг. Тэр айгүй бол одоо ч жуунууд архины хуанзаа ажиллуулж байгаа. Тэр хавар явбас та ороод гараарай. Хочин яг онож гэж бодно. 2 жилийн дараа би тэр хүнийг хайсаар олж очиж билээ. Яг л Люсигийн дүрслэн өгүүлж байсан шиг тийм хүн байлаа. Нома лакс цуцсан яг бох. Оошин газартаа ширээнээс ширээ рүү хөлөө ширэн явж орж ирсэн улсад өөрөө үйлчилж байв. Тусдын болдог эхнэртэйсэн бол аштай юу гэж би түүнд хэллээ. Уг нь нэгэн цагт байсан юм а гэж тэр хариу өгүүлвэ. Нас барсан уу яас? Тийм ээ, эхнэр ба нас барсан. Галтгооны хиншүү хэрвас донд галзуурч гандхарах нь гэж үргэлж өгүүлдэгсэн. Дүүгээр ээч болсон. Нэг сайхан өдөр намайг гар буугаар сүрдүүлж байгаад Севашуудын завинд суугаад арилж гисэн. Тэгээд замдаа шуурган дайруулж цөм өгсөн. Тэрэгтэн дахиад өөртөө сөгнөв. Тэгснэ удтал дуугасуул. Яасан бэ? Тэгээд нөгөө хүүхэн чинь яасан бэ? Хамгийн сони юм дээр очиж таг болчих юм. Цаашаа яасан бэ? Гэж Милнер түүнд сануулах үед. Цаашаа юу? Тэгэд яах вэ? Бүх юмараа зэрлэг хүүхэн мөрд арьс угсаа нэгтэй хүнтэйгээ суумаар байгаа нь үгнээс нь тов тодорхой болохгүй юу? Тэгэд гинэн цайлганаар миний эхнэр болмоор байна гэж шулуухан хэлж билээ. Хэмээн дрифтэн цааш нь өгүүлвэ. Хөл таних эрхэм минь. Та миний сэтгэл зүрхний нандин утсыг хөндөв. Та намрын херунаар элен хадад уулсыг давж энд тэмцэж ирснийг бодоход бидний энэ эгэл боргол амьдрал сэтгэлтэй нийцдэг юм байна. Уул ус нь үнэхээр сайхан шүү. Энэний сайхныг ирээд олохгүй. Тэгэхээр энд үлдэж яагаад болохгүй гэж би сайн эхнэр байж чадна шүү гэж тэр хэл. Тэгээд хариу өгүүлээ. Төгшөө сэтгэл алдармаар байсныг нуух юм. Би бараг л түнд хөл алдан дурлцгаад байв. Гэхдээ түүнтэй суугаагүй та нар мэднэ. Одоо ингээд туулсан амьдралаа эргэж нэг харж байх нэ. Люси сэтгэлийг минь булаасан ганц хүүхэн байж гэж эрэхгүй боддог юм. Гэхдээ энэ бүхэн энэ явдал дэндүү ёр бусын гайхмаар санагдаад эр хүн шиг зүрхтэй ихэн худлаа хэлж эхнэртэйгээ түнд бал хийдэл хэлж өргөсөн. Эхнэр чинь чамайг хүлээж байгаа юу гэж тэр асуулаа. Тийм ээ гэж би хариулв. Тэр бас чамд хайртай юу гэлээ. Тийм гэл. Тээнхүү бүх юм дуусваа. Люси тэсч чадалгүй эргэж нэг ярьсныг тооцвол дахиад тэр тухай дурсаачгүй, яриачгүй. Ганц зэрлэг буулгахад чи эндээс явж чадахгүй. Тийм ээ. Ганцхан үг дуугарахад чи энд үрдүүлтэн. Гэхдээ би дуугарахгүй. Нэгэнт намайг хүсэхгүй байгаагаас хойш би юу гэж чамайг хүсэв? Дурлал хайрын минь гарц боссоо гэж тэр өчгөө. Тэр гарч намайг аян замд өдөж мордуул гэж тушаал. Чамайг явна гэхээр элэг зүрхэн өмөрх шиг болж байна. Чи сэтгэлийг минь булааж би чамайг хайрладаг болж байна. Хизээ нэгэн цагт сэтгэл чинь эргэж ховирвас ийшээ хүрээ дээрээ хэмээн тэр салахтаа хэлж бил. Тэр мөчөд хүүхнийг үнсгсэн гэж хичнээн их хүсвэ. Бараг л түнд хөл алтан дурлаж хайрлаж байсан босоо. Даан чичээд чадсангүй. Үнсэтгсэн хүүхэн яах чинь билээ гэж бодлоо. Гэтэл ашгүй тэр өөрөө намайг дэм болж намайг үнсэж ядаж дурсах юмтай үлдээ үнсээчтэй гэл. Тэмдэглэн хадад уулсын цаст хүндийд бид хоёр үнсэлцээ залав. Би Люсиг замын хажууд орхин ногтынхаа араас алхаж отлоо. Тэйхүү миний бие даваад авч их зовлонд нуурын ихний харуул хүртэл сар хагас илүүтэй аялж билээ. Алсад давлгаа нэжгэнэх мэт цонхны чанад хот нүргэлэн. Цоогч чив чимээгүй алхасаар бидэн сифон авчирч өглөө. Айнэр гүнд дрифтний дуу гашуудлын хонхон дуумд цуурайлж. Тэнд үлдчихсэн бол үдийд ямар сайхан явах вэ? Гэтэл одоо та нар намайг хар гэх энэ. Бэд түүний бууралдаж буй сөрөвгөр сахал, өл халдсан толгой, сэлхэрч унжсан цавх, уул байж хоцорсон хазар давхар ирүүг цэнэнгүй харж
Цагийн сайханд барьж чадлаа гайхуулж авсан эрийн хуйх өдгөө ингээд дэндүү задгалан дэндүү хөнгөн цамаан амьдралдаа хөл алтан ташуурч өөхөлж таргалаад тэнхээ тамираа барж тамтаггүй ядарч туйлдан сүрч буй дөрд зургийг олж харваа. Одоо ч оройтойгүй л байна өвгөн минь. Хэмээн бардвал дуулдахтай үгүйтэй хэл. Бурхан тэнгэрээр андгаал. Би ямар арчаагүй аймтгай юм бэ? Хэмээн трифтэн дуу алдаад би түүн дээр буцаж очиж болно шүү дээ. Тэр одоо ч тэндэ байгаа. Би одоохон бие өөд татаж айсгүй олон жилд огт өөрөөр тэнд ууланд дүүнтэй амьдарч болох шүү дээ. Энд үлдвэс амиа хорсноос ялгаа юм. Гэхдээ намайг хэдийнэ өвгөн болчихож уг нь 47-той юмсан. Даанч харамсмаар юм. Гээд аягтайгаа өргөн шимтэнгүй хараад даанч харамсмаар нь ингэж өөрийгөө хорлоход эр зэрэг огт хэрэггүй ажээ. Би бүр ташуурч хоцорч нохос хөлөглөн өн удаан аялан явна гэж ботхоос айдас хүрч байна. Бас тэсхэлдүү чарга өглөөний ташуур алдрам жаврыг санахаас ус босч гин гэл. Тэгээд сурсан дадснараа шилэн аягтайгаа дахиад оруулдаг хөргөн тонгойлгов. Дараа нь гинэтхэн ууран дүрсгийж нөгөөдхөө шал руу чулуудах нуу гэмээр саваад орхил. Тэгтэл ч уур хилэн эгшин зурт айдас сэргэлцээ. Бүр ал майрал санаашрлаар солигдож аягтайгаа дахин өргөж уруулдаг хүргээд хөшчгөлдөр. Тэрифтэн гашуунаар дуугаасааралтуулан инээсэн ч хэлсэн үг нь хиймарлаг сайхнаар сангирч. Шөн төрөксдийн төлөө тогтоё. Тэр үнэхээр сайхан хүүхэн байсан шүү. Хэмээн дуу алдаж билээ.